За энэ удаад завжит ба залжгаар болон сэрээ өрт одоо эсгүүдийг хэрхэн биерээр бичих энэ арга зүйтэй танилцъя. За завжит болон залжгаар болон одоо сэрээ өрт эсгүүдийг биерээр бичих аргыг мэдэж бас та бүхэн бичиж сурахад өнөөдрийн хичээлийн зорилго хүрснэ. За тэгэхээр завжит болон залжгаар одоо сэрээ өрт эсгүүдийг босоо буюу дуран бичлэгийн аргыг бас сайтар анзаарах хэрэгтэй. Биерийг одоо цаастаа 90 градусын өнцөг үүсгэж ихц босоо барина. За эрхий долоовор дунд руугаа чимхэж барих ба. За бугуй гар цаасанд одоо хүрэхгүй хөндөй байна гэж. За тэгэхээр гарын бугуул яах нь цаасанд хүрэхгүй маш одоо хөндөй байралтай хань ингэж бичдэг бичвэр яах нэ. За Монгол уран бичлэгийн одоо дорны усан будгийн зураг зурхад одоо голчлон ашигладаг. Оргил 6-ны бүдүүн нарийныг одоо зөвхөн биерийн дадалтаар тохируулахад одоо зориулагдсан байдаг. За тэгээ та бүхэн дараах одоо линкээр бас өнөөдрийн хичээлийг хэрхэн яаж одоо бичиж байна уу? Эдгээр бүсгийн махбодуудыг бичих арга зүйтэй бас бичлэгээс үзэж танилцаарай гэдгийг сануулъя. За завжит үсэг буюу одоо эс үсгийг биерээр ичихтэй эхлээд одоо биерээ цохоод завжийг бол арагшаа татахтаа дараад шүдийг гаргахтаа биерээ өргөдөг гэсэн. За ер нь одоо үндэсний бичигт биерээр бичихд нэг зүй тогтол ажиглагддаг нь бол ерөөсөө даралт өргөлт гэсэн одоо зүйл бол ээлжиж одоо тухайн үсгийн махбодыг бүтээдэг бас нэг юм онцлогтой байгаа. За ингээд үсэг хооронд холбож байгаа тэр нуруу одоо ямагт дарж бичвэр одоо бадрангуй харагддаг учраас энэ нуруу бол одоо маш цээх тийм ээ. За тэгээд тухайн одоо бинээс хамаарат бас ямар одоо зүй тогтлоо хичнээн одоо уртад татгүй энэ гэдэг бас тооцоолдог бас юм бичвэр байгаа. За тийм учраас одоо биерээр бичихтэй та бүхэн бас яаж одоо бичвэл илүү одоо гоё бусдад одоо ойлгомжтой, зохимжтой байх вэ гэдгийг бас үргэлж санаж сэдэж байгаарай. За иш үсгээ. За мэдээж одоо эс үсгийн зарчмаар бичнэ. За тэгний онцлог нь бол туслыг нь бол хоёр тусалтай бичигдэх. Хоёр туслыг нь бол одоо тухайн үсгийнх нь ард нь уу одоо хурцэнцэг дээр нь бол доор байхаар одоо тавьдаг байгаа. За ингээд үсэг хоорондоо холбож байгаа тэр нуруу бол ямагт дарж бичвэл бичвэр илүү тод харагдана. За тэгэхээр нурууг бол дандаа яах нь тухайн биерээ дарж бичнэ. Дарж бичснээрээ бичвэрийн өргөн нь одоо нэмэгддэг. Өөрөөр хэлбэл яах нь нуруу бол одоо маш гоё цэгцтэй гарч өгдөг байгаа. За жизээ буюу одоо жалжгаар ивэртэй үсгийг бичихтэй эхлэл хэсгийг нь бол цохоод жаахан эргүүлснээ өнцг үүсгэхгүйгээр дугуйруул нь одоо бичвэл одоо уран харагддаг. За тэгэхээр энэ бичлэгээс хараад энэ одоо линкээр орж энэхүү бичлэгийг харсараа та бүхэн жизээ үсгийг одоо бие даан бичих юм чадвар суралцж байна гэж ойлгож байна. За дараагийн нэг үсэг бол цээчээ буюу одоо сэрээ өрт үсгнүүд байж байгаа. За эдгээр одоо үсгийг одоо бичихтэй эхлэл хэсгийг нь цохоод нурууг нь одоо доош үл ялэг урт татвал илүү одоо харагдана гэж. Яг гэвэл чээцээ үсгүүгийн одоо төгсгөлд ордоггүй би дунд орчихдаг тийм ээ. За тэгэхээр би дунд орж явахдаа одоо хэрхэн яаж харагдаж байгааг та бүхнээс дахиндаа төрсөлж байгаа хаа гэж бодож байна. За ингээд завжит болон залжгаар сэрээ өрт үсгүүдийг бичсэн бичвэрүүдийг бас ажиглаад за муутад цаасан дээр буюу одоо дэвтэр дээр зураад үзээрэй. Эдгээр үсгүүдийг одоо жишээлбэл одоо наазах нь иш үсгийн одоо хоёр туслыг хойно нь бичих хэвээр тэр хоёр туслыг хаана бичиж яана вэ гэдгийг бас сайтар ажиглаж одоо дараачихаа биерээр бичих үйл явцтай бас анхаарамжтай юм байна. За жизээ үсгүүд байна. За эдгээр одоо арын инээд байгаа үсгийг та бүхэн бас дэвтэр дээрээ хөрвүүлээд бичээд үзээрэй. Хэрхэн зөв уншиж байна уу? Тэр гэдэг дээрээ өөрийгөө бас яах нь кинох боломжтой. За дараа нь цээчээ үсэг байна. За цээчээ үсгийг одоо хэрхэн ядгах тухай та бүхэн 6 дугаар ангидаа заалгасан байгаа. За тийм учраас жи үсгээр бичвэл чигээр унших, цэгээр унших гэдэг бас яах нь өөрсдөө одоо зүй тогтлоос нь ажиглаж олох хэрэгтэй байна гэж ойлгож байна. За ингээд биерээр бичих явцдаа үндсэн дөрөв нь одоо зарчмыг бол мөрдлөг болгоно. За нэгдүгээрт нуруу цээх их зайж цэвэр ширээний хооронд зайтай байна.
Ураг хэлбэл бөөрөнхий байж болохгүй. За мөн одоо сул тал. За бичиж байгаа газрын тохоо ширээн дээр хөнгөн байрлах бас нэг юм магадлал байдаг. За тэгэхээр тохоо ширээн дээр хийцхэн дээр дарагдаж болохгүй гэдгийг анхааруулгыг бас бичнэ. За хөл бас суудлын хувьд бол хоёр хөл бол шал руу одоо тэн гიშгэж одоо суух хэвээр. Ураг хэлбэл сандал дээрээ тэнцвэртэй суунаа л гэсэн. За хөлөө ачиж болохгүй, хөл аччих юм бол яах нь бас бичвэрийн маань нуруу одоо тийш бас гарнаа гэж байна. За толгой ба харааны хувьд бол толгой баг зэрэг одоо бөхийлгөөд нүд цаанаасаа хоёрын хооронд 30-40 см-ийн зайтай харж байхаар ингэж тохируулагдсан байх хэвээр. За тиймээс энэ дээр бас анхаарал одоо биеэр бичихтэй ямар одоо биеийг хэрхэн одоо яаж бэлтгэх вэ гэдэг дээр бас анхаарлаа хандуулаарай гэдгийг сануулъя.